Энэ яагаад эргээд хүрээд ирв? Уг нь шороо явах хэрэгтэй үстэй. Өмнө ч гэсэн гэмтэр хийчихэд манай дээр сэтгцэн эмчилгээ хийлгэжсэн. Өнөөдөр шүүг урал нь болоод хэрэг хүлээх чадваргүйгээд эргээд хүрээд ирж байгаа. Чи анхны гараа болохлоор юугаа мэдвэ? Хош. Дөөглөний шиг битдэг шүү самгоожуулаад байгаа юм дүү. Би юу? За сайхан арайчтай. Дүүн алуурч харж догтлох дээр ич толоог байна зүгээр. Харчлаа. Би юу их стайлаа? Дугаар нь
Мөрөцгөө. Юун дээр? Энэ хараал эцээ дуудахгүй. Үнэсэн нурамдаа дарагдаж. Газрын орсноос арчигдана гэдэг дээр. Эрдэмтэд ямар ч аюулгүй идэвхжүүлэлт нь утгагүй суларна гэж хэлсэн дээ. Хүндрэлтэн юу ч урдж хэлж харж чадахгүй. Хизээч чадахгүй. Тэгвэл ойлоо мөрөөцөд яах вэ? Угаасаа бүгд л хөх юм байна. Энэ 7 хоног дүүрсэн байна. Цуслагдсан цаг одоогоор байхгүй болохоор 17 оноос хойш цаг авч болох юм. Хэрвээ тэрнээс өмнө цаг гарвал би заавал тань руу залгаж холбогдно. Манай офисоос заавал холбогдно. Баяртай. Доктор Тэнгис. Намайг мөрдөгч зэрэг гэж дуудаж болно. Эний хамтрагч, мөрдөгч зэрэг. Миний ажил нэлээд шахав байдаг. Тийм болохоор цаг зав тун баг байна л да. Та энэ хүнийг таних уу? Тийм ээ, тань. Та ямар хүн гэдгийг нь магадгүй хамгийн сайн мэдэх хүн. Хэрэг шүүхээр таслагдахаас өмнө хадаан бүтэн сарын турш таны хяналтанд байсан. Алив та нар суугач. Ямар нэгэн муухай юм авчруулах уу? Энэ нэгжлэг өшөд. Яалаа гэж. Мөрдөгч зэрэг. Чи дөрөв цангаж ийн гэдээсэн. Гарч юм уу? Мэдлээ. Хадаан. Бүгдөө цөөнтэй анирч хэмээгүйч. Маш хурц мэдрэмжтэй охин. Гаднаа номхон дүлгэн боловч дотроос нь Зевсийн аянгач цахиж мэдгээр. Та хадааныг аюултай хүн гэж хэлж байна уу? Уг нь хатааны сэтгэл зүйд хийсэн миний дүгнэлт та нарт байх ёстой. Бага. Өчигдөр шүүхээс шууд эмнэлэг рүү хадаан хүргэгдсэн баха. Тийм ээ. Өнгөрсөн шөнө эмнэлгийн хорих дэглэмтэй тусгай хэсгийг 2 хянагч хинжээсэн. 13 дугаар өрөөнд хянагч дуугар. Гадны нөлөө төгөр тархин хязгаарч нас орсон. Аллагын зэвсгийн доморогдовч. Нөгөө хянагч Сэдэмбэл одоогоор амьд. Одоогоор амьд. Эмчнэр Сэдэмбэлийг амьдрах тавилангүй гэж хэлсэн. Сэтгцийн өвчтөй 165 см өндөртэй төрхөн бүсгүй. Тусгай бэлтгэгдсэн бороохоогоор зэвсгэлсэн 2 хянагчийн тухай та бүхэн ярьж байна. Яг тийм. Хадаан өнгөрсөн шөнө 2 хянагчийг хөнөөгд Орос руу галуулсан. Тиймэрхүү газар хяналт бичлэгийн төхөөрөмж байгаагүй юм байх та. Дөрж сураадаг компьютер нь тааснаас нь усгаачаад шатчихсан бол та. Бүх бичлэг усцсан, харсан үдсэн гэрч чалга. Та суугаач.
Шаардлагатай бол хадаантай хийсэн бүх ярилцлага бичлэг надад байгаа ш. Хадаан тэр хоёр хянагчийг алхаас өмнө тэд ч юм ямар харилцаатай байсныг мэдсэн бол хэрэгтэй байсан юмсан ч. Данч таазнаас ус тусаад Цэдэн бала. Хянагч. Цэдэн бала. Дугаар 13. Цэдэн бала. Би яагаад вэ? Намайг зэдэн бал гэдэггүй зэдэн пил гэдэг. Нэрийг чинь буруу дутсан дуучлаарай. Надад туслаач. Намайг харгуухаас айдаг чи мэдж байгаа зү. Ганцаараа галзуурах нэ. Чамайг би тэгээ галзууруулахгүй тулд яах ёстой? Чи ороод ирэж. Навшуут мэнэ. Роколд төгч. Угаас бид оног юм байна гэсэн шүү. Харин тэгээд энэ харууданд нааш тийш олоо яваад яхав гэд нэг ус авчлаа. Барахгүй л явах тэ. Үлдээч л ч тэ. Тийм шүү дээ. Би ч тэгтээ буруу одоогүй юм шүү. Чамаг нэг дажгүй яриа өрөөтэй нэг иймэрхүү залуу байх болоо л гэсэн яг л байна. Дүнч нэг ол найз хүлтэй. Гэхдээ нэг итгэсэн үндэ бол сайхан нөхөрлөнө. За тэгвэл уртудаа нөхрөлийн төлөө. Төлөө. Өш. Морготэж тгийгүй үү? Маргач өвгөлтэй. За тэр өдөр тэгэл задлаа исэн бол тэр үнэрийг давах нь юу ч байхгүй. Заримдаа хөр хүүхний хүүрнүүд орж ирнэ үү? За. Зохиод өгнө зү. Чи дотор нь байсан. Янз бүр яриа сонсч ирсэн. Зогцтой хавддаг хүний талаар ч юм. Гүү. Өстө сонсож байгаагүй. Үнийг хэлээд штэ. Би яг тэгж утга санагдаад байхгүй. Яаж ч оролцсон. Өдөөс оролцоогүй. Жинхэнэ дураараа. Яасан ч бол. Таал идчих буцартай юм ярих юм аа. Өнөөдөр шуургатай. Яг тохирсон шин үү? Юун тохирсон гэж? Та морг руу орох гэдэг юм уу? Чи хөөе, малаа. Би тэр морг руу орж яах? Тэ. Хөөе. Чи тэр 13-ыг хартаа.
Чиний хартаа. Энийг сайх үхэн гэмтэй. Харахаас хацхан заяа байхгүй мó тэ хаа. Яаж нах? Чиний наадагч бүр могоо шиг цогнавчиж. Наач юм тарай. Энэ тайвшруулах тарай. Би түрүүн чамд ягаад Морган талаар ярьсныг ойлгож байна. Хөрч өгсөн цогцос биш. Халуун цустай халуухан бүсгүй чи битэрийг бэлгэн хүлээгээд байж. 13-ыг хазаж, маажиж, улмөр үлдээж юусоо болох. Дооц нэгтэд тэр чигээрээ хүчүүл яах вэ? Би энд галзуучуудыг насаараа тарихыг л хадлаа. Чи зүгээр сонсч. Гүрэнд нь тултал зооход бүгдийг нь шаа. Гараараа амийг нь л тарна шүү. Хамрыг нь тарж болохгүй. Ингэж ойлгоо. Би юу? Дүүж чадахгүй хаа. Би чамд хүний орчнгийн хамгийн дээд агуулгыг мэдрүүлэх гэдэг. Тэг чи яах гэдэг вэ? Бүгдийг надаар хэлэх гэдэг юм. А? Өөр арга байдгийн штэ. Моргт ажиллаж исэн хүмүүс сэтгэл санааны цочролд ордог чи мэдэн дээ. Яг хөөрхөн амтан тэгээд цочролд ороод суцаа ханаа гэж. За дүүн хий яха. Дүүн хий. Та бүр бүгдийн нарийн сан тооцоолсон юм тий. Хамгийн гол нь заяа. Чи 13-ыг ухаангүй болгочоод тултал нь үслээ ханга. Чамайг хангаж хооронд бивэ штэ. Доод давхрыг ээлжийн суулгачтай хамт камераар хянаа. Чамайг ясны дараа би оч. Тэгээд чи хянаа. Тэгээд намайг ясны дараа чи агаж оч. Тэгээд би хянаа. Ойлгосноо? Шүүх сэтгэц эмэг судлалын шинжээчдийн хамтарсан 221 дугаартай дүгнэлтэнд хадаан нь сэтгцийн шизофрени эмэгийг өвчтөд тул хэрэг хариуцах бүрэн чадваргүй үргэлжлэн эмчлүүлэх шаардлагатай гэж санал нэгтээд өгүүлсэн байна. Ерөнхий шинжээчдтэй Тэнгис гэс нэрний хойно гарын өсөг зураатай байна. Энд таны гар өсөг юм биз? Тийм ээ, мөн байна. Энэ дүгнэлтэн дээр яг одоо би хэдэн ч удаа гарын үсэг зурсан бэлэн байна. Та тэгээд юу нүз? Би хэнийг шүүхээгүй. Шүүгч хэрэггүй. Харин таны хэрэг хүлээх чадваргүй гэж нотолсон хүн ахин 2 аллага үлдчихгээд оргон зайлсан байх магадaltaй тул тань руу хамгийн нуруунд ирлээ л дээ. Та бидэнтэй хамт явахгүй юу? Надад цаг тун баг байна л да.
Ингээд та намайг ямар учиртай энд авчирсан юм бол? Ямар хүнийг хэрэг хүлээх чадваргүй гэж дүнснээ харлагаж авчирсан. Хэрвээ та намайг ямар нэгэн хэрэгт буруутгах гэж байгаа бол эртхэн хэлчихээрэй. Би өмгөөлөгчөө дуудах хэрэгтэй. Тэнгис доктор. Танд хариуцлага биш юм аа гэхэд багч гисэн гимшиг сэтгэл төрөхгүй байна гэж юу? Хинэг залуус нэг нь 2 хүүтэй. Нөгөөх нь ойч хүрээгүй жагаа охинтой байсан. Мөрдөгч үү? Хизээ охорсон бол одоо юм ярьж чадгалаа. Цаг байхгүй. Хэр утгыг би хэлж мэдэхгүй байна. Одоохондоо амьтаа голтой төдийлөө шүү дээ. Чи намайг сонсож байна уу? Өнгөрсөн жин юу болсон? Хийж байгаа юм гисэн. Цусан тотгоо байлаа. Таралог тарианыг явуулна. Сэлээ.
Чамаа хэн гэдэг? Намайг Хадан гэдэг. Хадан гоё нэр байна. Тэ одоо надтай хамт явна. Ойлгосноо Хаданаа? Намайг ирнэ гэж санаагүй юу? Чи яаж орж ирсэн? Силахан. Чи юу яриад байгаа юм бэ? Чи чамайг энд хамгаалах хүн байхгүй. Чи яг чи. Хатам чи яг чи. Чамайг алах гэж ирлээ. Өөр яам гэж ütсэн. Арай мөнгө хүний чунтаагүй зүтэй. Мөнгө. Ядагч. Харин би чамд мөнгө өгнө. Надад их мөнгө байна. Би чам бүгдийг өгье. Бүгдийг. Бүгдийг. Чамд өшгөнсөн биш. Үнэн хэрэгтэй. Энэ тамийн амьдралд өсрхан хийсэн чамайг би өөрөө огшгээ сандж хайрлаж өсгөж энэ амьдралд хөлөө олгоход ч тусалсан тийм биз дээ. Сайн байна. Хатан багш хаана? Гадаа очоод. Itu Arusha Eskiopa. За бүгдээ бүгдээрээ давтуулна авч байгаа. За юм ярьж босхгүй. Itu Arusha Eskiopa. Эмчи нэг хоёр нэг хоёр аха бүрд гараасаа ди баруун гараараа палка бариад тав дээрээ зогсоод хөдөлгөө ихгүй аха гурваа Аав ээж нь гэртээ согтоо байхдаа ахын голоос шатж өгсөн.
ганцаараа гадаа тоглож ирсэн хөөрхөн хогт аазуулсан юм лээ. Бүгдийг нав. Цусны төлөөс. Би нэг бүх амьдралынхаа туршид зөвхөн чамд зориулж цуглуулсан. Чамд өгөх гэж хатгалсан нэрээ. Надад яасан. Надад ямар хэрэгтэй гэж? Мөнгөчтэй. Мөнгө бүгдийг шийдэж чадахгүй ч амьдралд их олон зүйлийг шийддэг. Надад зөндөө байгаа. Би чамд бүгдийг өгье. Бүгдийг өгье. Энэ бүгдийг чинь. Бүгдийг аваа. Мөнгөтэй байхад амьдрал хялбар, амархан, гоё өнгөтэй байдаг. Чи сэлэнгийн эцэг эхийг алсан шигэ. Миний ээж аавыг ч гэсэн чи алсан биз дээ. Миний хаа хоол удахгүй болно шүү. За чи би удахгүй. Миний охин битгий хоол яваарэ. Би алтны өнгөнд цогорч мөнгөний үнэрт хуурдаж явжээ. Чиний төлөө хийсэн бүгдийг уучлаач дайдаг уу? Хата нутраарч л та. Ой, нутраар л та. Би чиний төлөө бүгдийг хийж чадна нэрэ шүү. Би охиныхоо төлөө бүгдийг хэлдэ. Чи надаас юу хүсэж чинь? Юу хүсэж чинь? Хата хэлдэ. Би бүгдийг хийж чадна. Хэлээч дээ. Цаг хугацааг эцэг ихээ амьд байлгамаар. Чадах уу? Юу яа? Би чамайг ортвол ална. Нэрээ шүү. Чамд амар амгалан хүсье. Яг ч юм. Хатан. Чиний шунлаараа байгаагаад ингэж тасарсан бол чи амьд үлдэх байлаа. Аимшигтай тарчиж хүлээдэ. Амьдралдаа юм мөхт үтсэнгүү. Ямар ч өвхөл нэ. Мэдээгүй. Одоо тэрийг яах вэ? Одоо ингээл морг руу шилжүүлнэ шүү дээ. Бидний хийх ажил дууссан. За. Илла. Тэгсэн өдрөө. Та одоохондоо явж байна. Бид одохгүй тагч уулзнаа.
За ирээ. Чаанаас гараад ирв. Би таныг унтчаагаар чинь сэрээсэнгүү. Та ямар их унтдаг байлаа. Би дандаа төрөөс сэрчээд гэл хүлээгээ содог гэж хэлээ. Чи намайг юу хийснийг мэдсэн үү? Тэмээ мэдсэн. Би таныг ямар их санав. Чамтай уулзах сайхан байна. Ихтэй намаа дахиж хизээж битгий орхорой. Хизэж орхихгүй. Хичнээн л бурхан шиг чамд шинэ ертөнцийг бий болгож өгнө. Амлаж гин үү? Амлаж гин. Дулаахан өдөр надаас нар үнэртэж гин. Бороотой өдөр нүдэнд чинь солон татж гин. Салхитай өдөр дураараа занчин сэвэлцэж гин. Сартай шөнө царай чинь гэрэлтэж гин мэд. Өнөөдөр надаас юу мэдрэгдэж гин? Өнөөдөр чамаас минь бороо бас дурсамж үнэртэж. Хөвцөн байх та. Тэмээ хөвцөн. Оо. Тэмээ. Сэлэ. Надтай хамт яв. Би явахгүй. Таныг эндээ хүлээж. Чиний зөв. Намайг гэртэл хүлээж агаарай. Би удахгүй. Ихтэй.
Та сайн хүн тийм ээ. Заримдаа л Бүх хүн муу болчихоогүй шүү дээ. бүх хүн сайн хүнч болчихоогүй. Сайн уу? Намайг тэнгис гэдэг. Чиний сэтгэл зүйн талаарх дүгнэлтийг гаргаж шүүхийн өмнө тэрнийгээ батлах зорилготой хүн. Хүмүүс танилцахдаа халширч цэрвдэг тал бий. Энд ихтэй байдаг л зүйл. Чи ямар ч үед хариу өгөхөөс татгалзах хэрэгтэй. Чи гадаа гармаар байна уу? Хэдийгээр үг хэлэхгүй ч хүний харц олон зүйлийг хэлж чаддаг. Юу тохиолдсон ч байсан чамааг ойлгож чамд туслах цорын ганц хүн бол би байж мэднэ. Тэгвэл хоёул өнөөдөр юуны тухай ярих уу? Би тэгвэл цосны нялан өнрийн тухай. Бас амт тавьж байсан сүүлчийн харцныхын тухай чамд ярьж өгөх үү? Хамаагүй. Хар хонгийн 32 эргэлт. Эргээл. Хүн болгоны багтаж харсан царай. Бас тайзны хорц гэрэл яг л од шиг нүдний өмнөр жирэлцээл. Би бүчгчин болохыг хүсдэг. Хэн бэ? Чи их нүгэлтий хүн юм. Тийм ээ. Би хэмжээшгүй их нүгэлтэн билээ. Чиний харт чинь тамийн хаалганы түлхүүр мэт. Чиний ард чинь тамийн гал дүрлцэж байна. Таач бэлгэнүүдтэй юм аа. Битгий нааш орд. Энэ чиний байх газар биш. Би daаш даашгүй их нүгэл үлдсэн. Дахиад ч үлдгэл болно. Хайлаа дурсдаг засан дурлсан хайлаа дурсдаг засан дурлсан харагдаад өнгөрдөг хараацаа дурлсан харагдаад өнгөрдөг хараацаа дурлсан шиг дэлбэлэн байх та би зурхан буугаад нисэн энгийн ирвэхэ
жаргадаг гал наран тимүсэн зогоохон жаргадаг гал наран тимүсэн зогоохон жаргадаг гал наран тимүсэн зурхан буугаад нисэн дингийн ирвэхээ дурсан зурхан буугаад нисэн дингийн ирвэхээ дурсан Намрын навчиг хийсэн байхдаа би намайг гандуулсан чихүн салхин дурлсан намрын бороо шиг зүсрэм байхдаа би нартыг уйлуулсан бараан үлэн дурлсан нартыг уйлуулсан бараан үлэн дурлсан нартыг уйлуулсан бараан үлэн дурлсан намайг гандуулсан чихүн салхин дурлсан намайг гандуулсан чихүн салхин дурлсан Ora